Сайн байцгаана уу? Digital Dental Office юм билээ юмж байна. За би өнөөдөр нөгөө уудлээсээ авсан. Уудлээсээ ойрд авч чадахгүй байжгаад хошгүй компани дээр ирсэн байгаа. За энэ шинэ өөр савлгаатай болсон байна. Ингээд тустай ингээд байдаг болсон. Хэдүүлээ уудлээсийг энэ нөгөө могооны шүдээр үйлчилж юм шиг арсыг идэвхжүүлж идэг тостой хэрхэн яаж хэрэглэхийг одоо харцгаая. За уудлээсээ бид нар шинээр нь яг арсандаа түрхэхийн тулд ингээд тустай хоёр шингэн порошокоор байдаг байгаа. За тэгээд энэ цэнхэр нь болохоор нөгөө паудер нь байгаа. За энэ саал өнгөтэй мөнгөлөг ийм гоё савтаа нь болохоор шингэн нь байгаа идэвхжүүлэгч нь. За тэгээд ийм хөрхөн таглаа байдаг байгаа. За энийг ингээд онгойлгохоороос ийм юу байгаа. Яг энэ хунцар таглагыг ингээд татхлаарээс нэлээд сайн биш шүү. За ингээд татхлаарээс ийм энийг ингээд хуулцдаг. Ийм түлхүүр шиг юмтай. За энийг ингээд онгойлгоё хэдүүлээ. Одоо хэдүүлээ active cell идэвхтэй эсийг ингээд онгойлгоё. Бас адилхан яг ингээд онгойлгоод болгоомжтой онгойлгох хэрэгтэй. Яг л энэ нь шингэн шүү. Түрүүний паудер шиг асгарахгүй гэсэн юм байхгүй. Маш болгоомжтой энэ тагийг ингээд онгойлгоод тэгээд энэ нутаг үүдл эсрүүгээ энэ төвчүүлэгчээ хийгээд өгч. За тусал бүрийг бол ашиглахыг хичээгээрэй. За тэгээд энэ гоё таглагаар нь бут гэж таглалчихна. За энэнийхээ тусламжтайгаар энэ хоёрыг ингээд хольж өгнө. Заахын зүйлөө. За энэ дээр он сар өдөр нь бас бичээстэйдийг таад анхаарч байгаарай. Түрүүн ингээд нөгөө нүр авгаагаа цэвэрлээд бүх юм арилгацсан байгаа. Миний энд нэг жоохон толб байдаг. Энийг арилгачвал надаас гоё байгаа. За тэгээд 7 хоногт нэг удаа энэ алттай сэтний энэ гуйжуулагчаар би арьсаа гуйжуулдаг. Тэгээд гуйжуулаад ингээд гүлчилэгдсэн байгаа юм. Энийх ингээд гялтгандаг юм болцоо. Нүхнүүд бол багассан байгаа. Арсны нарийн үрчлээнүүд энэ нүдний энд хүрчлэн бол ер нь бол арилцсан. Одоо энэ дээрээ саяныхаа найруулсан уудлээсээ түрхнэ. За эсийн зампултайгаа бас хэрэглэж болдог байгаа. Тэгэхээр эсийн зампулаа яг түрхж цацдгаараа түрхчин. За би ингээд шингэн ботокс гэж хэлдэг энэ эссенцээ ингээд цацчихсан. За энийг би өмнөх видеон дээр хийсэн болохоор дахиж гаргахгүй. За тэгэнгүүтээ ампулаа түрхлээ. Яа сүүлд ингээд эмчээ нэг юм гарчаад муухай талцсан байгаа. Тэргээ хордоо идэх сонирхолтой. За миний энэ хамар уруулын углаа нилээ гүнзгий байсан одоо ингээд гоё татагдаад байгаа. За тэгэл насахаар ер нь юм болох юм дөө гэдэг шиг. За одоо энэ хугацаанд энэ маань ингээд найрагдаад дууссан байгаа. Ийм саарл дөнгөтэй болдог байгаа. За энийг ингэж жагаад эндээс нь чимхэж шахадаг. Ингэж. За тэгээд бүх гадраг дээр ингээд төрөхөд сайн ингээд. За заавар дээр болохоор энийг ингээд 5 минут төрөхснийхаа дараа 5 минут байлгаж жагаад дахиад ингээд хэсэг төрхээрэй гэдэг байгаа. Ер нь анх уудлээсийг хэрэглэж байгаа хүмүүс бол энэ уудлээсийг тэр видео YouTube дээр видео дээр солонгосын компанийн хүн тайлбарсан байсан. Савдаа юм 3 гэлээ юм хайрцаг уудлээсийг хэрэглэж дуусгасан гэж байгаа. Тэгчээж бүр гүн рүү үрдэн авдаг. Тэгээ дараа сараасаа нэг хайрцагаал хэрэглэхээр. За одоо хоёр дахь үе төрхий. Бас гарандаа төрхөж болдөө шүү. Одоо бидний бидний нөгөө гар бол маш их байн угаана. Тэгээ бээлийн өмсөн тий. Тэгэхээр гарны арьс бол мух болцсон байдаг. Тэрийгээ бас хийх хэрэгтэй. За одоо би энэнийхээ дараа нөгөө нэг могоо юутай шүдний эффекттэй нөгөө гайхамшигтай тасаа заавархан дагуу түрхий гэж бодчих. За миний энэ толб арилчвал үнэхээр сайхан байна. За нэг гоё тасаа дахиад хэрэглэе. Би уудлээсээ аваагүйсэн болохоор өмнө зүгээр эссенц ампултаа түрхэжсэн. Одоо өнөөдөр жинхэнэ уудлээстэйгээ хэрэглэнэ. Тэг ер нь бол яг би энийг яриад ам ихээр надад нэгдүгürt миний арсыг маш гоё залуучуулж байгаа.
Хоёрдугаар органик болон химийн бодис ороог болохоор надад таалагдчихаа. Тэгвэл химийн бодис агуулсан нөгөө гоо сайхны бүтээгдэхүүнээ цаагаараа хүндээс эмэгтэй хүнд ялангуяа гормоны өөрчлөлт оруулдаг. Тэгэхээр би бас эрт хөвшөрхийг хүсэх байгаа гэх юм уу те. За тэгээд ингээд нэг гоо сайхны юм танилцуулж байгаа хүмүүс бол их гоё тийм зөөлөн тогшиж зөөлөн мөлий хийж харагддаг юм л дээ гоё. Би болохоор ингээ хамаагүй Ингээл тараагаал нялал хийчдэг бүр багасаа сурцсан. Тэгэж ийм юмд нэг цаг зарцуулж чаддгүйсэн. За одоо энийг ингээд дарахаар ингээд жирс гэд ингээд хатгаад байгаа юм шиг. Яалтчгүй тийм мэдрэмж төрдөг. Энийг хэрэглэж үзэх хүмүүс бас яг миний энэ мэдэрчээг хэлэх бах. Ингээд дарж байгаа тэр гадар болгон дээр юу яадаг. Ингээд жирс гэдэг байгаа юм. Тэгээ өглөө босоод нүр угаахад дахиад тэр хурж байгаа газар тэгдэм билээ. Сонио. За ингээд миний оройны нөгөө арьсандаа ингээд түрхэх юм болчлоо. Тэгээ нэмээд нөгөө хамгийн их ажилдаг гарнуудаа бас хайрлаад ингээ үүдэлснээсээ түрхчихье. Гэт. За тэгээд нөгөө могоо шүдний эффекттэй тосооч гэсэн түрхээд өгчээ л та. Гар маань яахлаарэ бас мохоо байх хэрэгтэй юм тий. Гэт. Гараа гоё илгүүл үзүүгөө гоё илгүүл эмэгтэй хүмүүс гоё залуу харагддаг гэсэн. Тэг би даанч нөө гарандаа сайн харж чадахгүй байгаа. Одоо сайн түрхэж. За дижитал дентал офис юм билээ чила. Та бүхэн сайхан амарцгаагаарай. Дараагийн видеог минь сонирхож үзээрэй. Түр баяртай.